Та бүхэн анзаарсан бол одоо нийт Монгол банкнаас санхүүгийн салбараас олгосон зээлийг чинь 57% тэр 513.1 тэрбум төгрөгч дандаа малчид мал үржлийн мал худалдаа авсан гэсэн мэдээлэл хэлсэн шүү дээ. Хэрвээ энэ санхүүгийнх нь хүртээмж сайн байгаа, зээлийнх нь хүү бага байх юм бол ер нь явж малчид чинь одоо энэ хотод үнэтэй байгаа махны асуудлыг малчид чинь шийдэн шүү. Санхүүгийн хүртээмж нь ийм өндөр зээлийн хүүтэй 22% хүүтэй зээл аваад байгаа малчид энэ байгаль цугуурын эрсдэлд үйл ажиллагаа явуулж байгаа малчид цаашдаа бол махны үнд буурах боломж байхгүй. Аль алилаа бас бодолцоод нөгөө талдаа тэр нэг ерөөсө 19.8 тэрбум төгрөгийг бол одоо яаж шийдэхэр боломжтой байгаа шүү дээ. Тэр нэг активаа цэвэрлээд авчих боломж байхгүй юу гэдэг асуудал. Ер нь яг энэ хуулийг одоо ингээд хэрэгжүүлээд хэрэгжилтэн дээр нь бид нар одоо За, гүйцэж тодруулъя. Хэрэгжилтэн дээр нь одоо энэ сонсголын үр дүнгээр улсын хурлаас ажлын хэсэг гаргаад энэ чиглэл дээр бас анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Дээрээс нь холбогдох яамнууд энэ хууль хэрэгжүүлэхгүй байгаа хариуцлагатнуудад бас хариуцлага тооцох асуудлыг энэ сонсгол ахалж байгаа ерөнхий хэлтийн сонсгол дээр хариуцлага тооцох асуудлуудыг зориулж оруулж байгаа шүү гэдгийг хэлье бас. За, сонсголын үр дүн болон мэдээж төрийн байгууллагаас асуулт асууж тодруулж хаана ямар алдаа дутагдал гарч байгаа, ямар хариуцлага гарч байгаа гэдгийг бид нар бас энд мэдээлэл өгөх хэрэгтэй. Энэ мэдээллийн дагуу засгийн газар чиглэл өгнө. Тэгэхээр энэ хариуцлагатай холбоотой асуудлуудыг хэдүүл эндээсээ бол тодорхой хэмжээний бодлогоор бол засгийн газар руу явуулна. Би эклэм ерөнхийлөгчөөс дэд ерөнхийлөгч нэг зүйл асуух юм. Танай ерөнхийлөгч наран цогт яагаад ирээгүй? Байгаа юу? Ямар шалтгаантай байгаа вэ? Энэ Монгол улс даяар харж байгаа шүү. Сая гишүүд хэллээ. Энэ гарсан хуулийн дээр улсын хурл өөрөө хяналт тавьдаг ийм процессыг бид нар эхлүүлж байгаа. Энэ бол арга дэргэдэд хурж байгаа хуулийг чанартай болгох асуудал дээр бол асар том алхмыг хийж байгаа. Тийм болохоор хүндэтгэж ард иргэдийн өмнө хүрэлцэн ирж ажлаа тайрнагч асуултанд хариулах хэрэгтэй үүрэгтэй юм ба. Би танаас энэ асуултыг асуух. Ямар учир шалтгаантай байгаа вэ? Ерөнхийлөгч яагаад ирээгүй? 17. Өдөр 6 сарын 24-ний өдөр 6 сарын 23-24-ний өдөр Төв банк мөнгөний бодлогын хорооны үйл ээлжид хуралтай байгаа. Өнөөдрийн хурлаар зах зээл дээр үүссэн нөхцөл байдал бас олон улсын хориг арга хэмжээтэй холбоотой танилцуулгуудыг сонсож байгаа. Жил бол улирал болгоны сүүлийн 7 хоногийн 3 дахь 4 дахь өдрүүдэд манай мөнгөний бодлогын хороо ээлждэр хуралдаж одоо бодлогын хүүг бол шинжилэн тогтоод. Өнөөдөр бол яг энэ хурал бол яг одоо үйл явж байгаа хараа тус гишүүдтэйгээ бүгдээрээ явж байгаа хурлаас томилогдсон гишүүд.